Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчээр хангагдах хүсэлтэй байгаа аж ахуй нэгж байгууллагууд аймгийн хөдөлмөр эрхлэлтэд эилцэд хандна уу? Үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулах хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагууд дараах шаардлагыг хангасан байна. 1. Үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон тухай аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт хүсэлт. 2. Дадлагын сургалтын хөтөлбөр агуулгын сургалтын модуль бүрээр тодорхойлогдсон байх бөгөөд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байх. 3. Сургалтын хугацаанд үйлдвэрлэлийн горим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрм журмыг мөрдүүлэх боломжтой байх. 4. Үйлдвэрлэл дээрх сургалтын суралцагчдын 80-с доошгүй хувийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах боломжтой байх. 5. Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах аж ахуй нэгж нь өрийн үндсэн ажилтны тоо, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 5 хүртэлх байвал 3 хүртэлх хүнийг 6 буюу түүнээс их байвал шинээр бий болох ажлын байрны тоогоор буюу 4-өөс дээш хүнийг үйлдвэрлэл дээр сургах хүсэлтэд ирүүлсэн байна. Материал хүлээн авах хугацаа 2021 оны 5 дугаар сарын 21-ээс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг хүртэл. Харилцагч 7044 29 23 88 51 тэгнийг 76